Хүмүүсийн дунд байгаа харна эхний шатанд одоо улс төрийн наамд орох гэж, улс төрийн үйл ажиллагаанд орох гэж мөнгө хувьяасаа гаргаж байгаа хүн дараагийн шатанд нөө төрийн албанд юм уу очиод ирэхээрээ одоо ингээд тэр мөнгөө олж авах ч юм уу одоо энэ авилга авд юм уу эсвэл албан шал ашиглана гэсэн хар яваад байна шүү дээ. Энэ танаа намын дотоод энэ Дэнчингийн тогтолцоо нь сая одоо яригдсан энэ Монгол Ардын намтай холбоотой 60 тэрбумтай холбоотой энэ төрийн албыг худалдсан юм ямар хоёр өөр асуудал байхгүй. Нэг нь бол тэр тухайн төрийн одоо алба ажил албан тушаалыг үнэлээд тэгээд тэрийгээ тодорхой хүмүүст худалдсан. Тэр бол одоо гинтергийн шинжтэй. Энэ болохоор намын дотоод сонгуул дотоод одоо жишээ нь альва сонгуульт албан тушаалд очисон гишүүн маань гишүүнийхээ хувьд үүргээ хүлээгээд намынхаа санхүүжилтэнд хувь нэмрээ оруулаад татвараа төлөөд үүргээ биелүүлээд явж байгаа зүгээр намын гишүүний хувьд бүүсгэж байгаа үүрэг. Тэрнийхээ хариуд ямар нэгэн одоо ажил албан тушаал ч юм уу эрх мэдэл шаардах хэрэг бол дүрмээр байхгүй. Хэрвээ ямар нэгэн шатанд дэвших, өрсөлдөх ямар нэгэн одоо карьер хөөх асуудал бол нээлттэй. Тэр нь бол дүрмийн дагуу хуулийн хүрээнд тэр хүн бол өрсөлдөөд явна. Тэгээд сонгогчдоос дэмжлэг авах юм бол сонгогдол дэвшээл явна шүү дээ. Тэрнээс одоо тэр намд одоо би тэдэн дөрний татвар төлсөн тэр татваргаа мөнгө би тийм одоо албан тушаал авч одоо нөхөх ёстой гэдэг юм ийм ойлголт бол байх ёсгүй. За өнөөдөр зүгээр яг хуу зарим нэг хүмүүс ингээд Арс намын одоо өнөөдрийн шинжилгээ үйл ажиллагаа Арс намын одоо энэ дотоод энэ одоо юу гэдгийг бүтэц зохион байгуулалтын татврын тогтолцоо эднэрийг Монгол Ардын намтай адилтгах гэж сүүлийн үед их оролдож байна л да. Тэгээд Монгол Ардын нам Арс нам хоёр адилхан ч гэдэг юм уу. Нэг ийм ойлголтыг нийгэмд өгөх гэж оролдож байна. Тэгэхээр би бол шууд хэлэхэд бол өнөөдөр Арс нам бол Монгол Ардын намаас хөгжлийн хувьд бол төрүүлж явна. Өнөөдрийн одоо Монгол Ардын намын одоо туулж байгаа энэ замыг бид айл хэзээ туулаад өнгөрцөн. Энэ зовлон бид айл эрт үзсэн шүү дээ. Бид нар олон удаа дотроо хуваагдаж үзсэн, засгийн газраа огцруулж үзсэн. Тэгээд олон алдаануудыг гаргаж үзсэн тийм. Тэгээ энэ бүгдийн үндсэн дээр ингэж цааш явж болохгүй юм байна гэж ойлгосон учраас бид намдаа шинжилгээ нэгнүүлсэн. Үндсэн дүрмээ шинжилсэн. За тэгээд гишүүдийн оролцоог нээлттэй болгосон. Тэгэд гишүүдийн нам байх хэрэгтэй байна гэдэг тэр одоо зорилтыг тавиал ажиллаж байгаа. Өнөөдөр Арс нам бол бүх шатанда гишүүдийн оролцоог нээлттэй болгож чадсан. Гишүүдийн нам болж чадсан.